намайг Ламсраа Огтом өгчээ гэдэг 1998 онд Дорнот багшийн коллежийг багангийн багш мэргэжлэр төгссөн. Ажлын гараагаа Дорнот аймгийн Хэрлэн сумын 3 дугаар сургуулиас эхэлсэн. 1998 онд Дорнот аймгийн Чавлсан суманд ирж багшлаад одоо хүртэл Чавлсан сумандаа багшилж байна. За боловсролын байгууллагт нийт 27 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын байрандаа болон төвлөрсөн зорилт цонголт сургалтанд хамруулж буй арга зүй, ур чадвараа сайжруулах зэрэгцээ сурвалжлагын мэргэжлийн хөгжлийн бүлэгтээ содгоод ажлыг зохион байгуулж, хөтөлбөрийн сайжруулалтыг хийж, технологийн сандаа ажилтгийн ажилдаг ба залуу багш нарт зөвлөн туслах, халамжлах, хүмүүжүүлэх, туршлагаа түгэн дэлгэрүүлэх, хамтран суралцах тал дээр санаачилтай ажилдаг. Дорнот аймгийн баг боловсролын төвшөнд зохион байгуулсан даалгаврын сан номонд Монгол хэл, хүн орчин хичээлээр суралцахын зорилттой тулгуурлан жижиг даалгаврыг боловсруулан хэвшүүлсэн. Хичээлийн бус нэмэлт цаг, тест хөтөлбөрийн хүрээнд олон даргын хичээлдээ хувирган ажиллаж, тэргүүн туршлагаа өөрийн болгосон ба бусдад түгээн дэлгэрүүлж, ангийн сурагчтайгаа хамтран хийсэн төгсрөлийн ордон ууртай шоуг тайлбарлуулны нэртэй 2 бүтээл нь улсын зөвлөгөөний үзэсгэлэнт тавигдсан байна. Ямар олон. За ерөнхий боловсролын сургуулийн 11-12 жилийн тогтолцоонд шилжихэд анхны тэг бүлэг, анхны 6 насныг дааж авсан багш миний бас нэг бахархал юм аа. Мөнхтэй багш нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, сургах, хамтран ажиллах ажилдаа өөрийн гэсэн арга барилыг эзэмшин, аливаа олон нийтийн болон төлөвлөгөөт ажил тогтбол идэвх санаачлагтай оролцож, Кенгрүү олон улсын математикийн олимпиадад даасан ангаа сурагчдынхаа 42%-ыг оролцуулж 2 сурагч 1-р зэргийн диплом, 5 сурагч 2 дугаар зэргийн диплом, 7 сурагч 3 дугаар зэргийн диплом математик сони нэрэмжит олимпиадад ангийн сурагчдаа 100% хамруулж хамгийн их гүйцэтгэл сайтай анги хамт олноор шалгарсан байна. Өөртөө сурагчдын хичээл сургалт мэддэг чадварт анхаарахаас гадна зөв дадал хэвшилтэй, зөв хүмүүжлтэй, зөвхөн болгохын төлөө зорилго тавин ажилдаг багш юм.